Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр амгалан айлтгая. Янж байна. Тэгэхээр өнөөдрийн ишлэл бол би 23 ишлэл уншиж өгье гэж бодсон юм. Эфес 5-ын 8-аас 15. Ийм тэдний хамсаатан байж болохгүй. Учир нь та нар урд нь харанхуйд байсан. Тэр бид нар урд нь харанхуйд байсан. Харин одоо та нар эзэн дотор гэрэл ажээ. Тэр бид бүр гэрэл байхнаа гэрэлд явдаг биш бүр өөртөө гэрэл байх нь. Гэрлийн хүүхдүүчиг яв. Гэрлийн хүүхдүүчиг яв. Учир нь алив сайн зөвхт байдал ба үнэн дотор гэрлийн үржимс байна. Ингэхдээ эзэн таалагдах юмд суралц. Харанхуй үржимсгүй ажлуудад бүү оролц. Харин ч тэдгэрийг илчлэх тун. Учир нь тэдний нууцаар үлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйлс гэрлээр ичлэгдэхдээ хагддаг. Тиймээс та нар мэрэгэн бос хүмүүс шиг биш, харин мэрэгэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Еврей 4:13-ыг уншиж өгье. Түүний хараанаас нуугддаг нэгч бүтээл байхгүй. Харин түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болоё. Түнд бид тайлгнадаг. Тэгэхээр энэ бүх эдгэрэл чөлөөлт Есүс Христийн дотор ариун сүнсээр удирдуулж Бурхан тайлгнан түүнтэй хамт хийгддэг. Энэ бүх зүйл та ганцаараа хийдэг ч юм уу янжмаатай хийдэг зүйл ерөөсөө биш. Ариун сүнстэй заавал хийх ёстой. Үнэхээр Христийн дотор байх ёстой. Та хичнээн чөтгөрийг эсэргүүцээд ихэнх хүмүүс ярьдаг л да. Өө чөтгөрийг эсэргүүцэх юм бол тэр чамаас нисэн годно гэж хэлдэг. Гэхдээ ишлэлийн эхний хэсгийг ерөөсөө хэлдэггүй. Яков 4:7. Тиймээс Бурханд захирагдах тун. Бурханд захирагдах тун. Бурханд захирагдсны дараа деволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Тэгэхээр Бурхан захирагдахгүй чөтгөрийг хөөх гэж оролдог хүмүүс зөндөө байдаг. Алдартай хүмүүсийн номлыг сонсоод хөө ингэж хөөд юм бэ? Есүсийн нэрээр энэ чөтгөр зайл, тэр чөтгөр зайл гэж хэлэх хүмүүс олонтойг би сонсож байсан. Би тэр хүмүүсийг харж байсан. Харамсалтай чөтгөр гарахгүй байгааг би бас хардаг. Мэддэг. Тухайн хүний дэс чөтгөр гарч байгаа гарахгүй би мэддэг. Илт. За Excel гэдэг функцээр функцчил та. Функцээр за маш энгийн жишээ 3/5 нэмье. Хүмүүс 3/5 нэмээд л хариуг нь гарах нь хүлээдэг. Тэнцүүгийн тэмдэг тавихгүй бол 8-тоо гарахгүй. Тэнцүүгийн тэмдэгэ мартдаг. Тэнцүүгийн тэмдэг бол юуж болохгүй. Эхнийх нь эзэн захирагдах ёстой. Бурхан захирагдахгүйгээр гэрэлд амьдрахгүйгээр энэ бүх зүйл болдоггүй. Бурхан танд хайртай юу хайртай? Таныг итгэж болох үед л Бурхан танд хайртай. Итгэж болохоос өмнө ч гэсэн Бурхан танд хайртай. Харин Иесусыг хүлээж авах үед та аврагддаг байгаа. Харанхуй ертөнцийн эрх мэдлийн эсрэг зогсох хүч чадалтай болдог. Эрх мэдэл нь өгдөггүй. Гэхдээ өөрөө бахан деволта, өөрөө харанхуйд амьдардаг, өөрөө галтаа зогтоо итгэж биш байх юм бол чөтгөр чамайг даа болно. Чи хэм бэ? Би чамайг танихгүй юм биш үү те? Чи чинь харанхуйд амьдардаг хүн биш үү те? Гэрлийн хүүхэд биш вэ? Би чамд хөөгдөхгүй гэж хэлнэ. Чамайг даапалж инээж шоолох болно. Өртөөсөө л тэр. Тэгэхээр дараачийн алхам руу орохоос өмнө бид деволыг эсэргүүцхээс өмнө деволыг эсэргүүц амархан хөөгчсөн тийм хэцүү зүйл биш. Харин Бурхан загтдаг тийм амархан зүйл ерөөсөө биш шүү. Бид их зөрүүд улсууд харанхуйд амьдраа сурсан их дураараа улсууд. Бурхан загтдагтад төвчээр хэрэгтэй байдаг. Үр жим сургуулах тийм амархан зүйл ерөөсөө биш. Мэдээж эзэн тэрийг ургуулдаг. Бурхан тарьдаг. Бид нар тарьдаг. Бурхан ургуулдаг. За усалдаг бүх зүйлийг Бурханаас хийж байгаа юм шиг ярьдаг. Гэтэ биднээс хамаарах зүйл байгаа. Бидний гэрлийн хөвгүүчийг яв гэж хэлсэн. Гэрэл бай гэж хэлсэн. Тэр Бурхан бол усан үзмийн тариаланч. Зүгээр нэг хиймэл цэцэг тариад тадаа гэд харуулдаг зүйл хүн ерөөсөө ч биш. Хардаа гоё байгаа зүйл биш гэж. Үнэхээр усан үзмийн тариалан та нар магадгүй тариалан тарьж исэн бол манайх гэдэг аль төмс тарьж исэн. Хэцүү хөдөлмөр шүү. Төмсөө тайрна, усжуулна, хогийн умгалын төөн, услан, арчлан. За тэгээ цаг нь болохоор хурааж авна. Маш хүнд ажил. Хэрвээ та алюминий мод тарьдаг бол бүр олон жил хугацааны шаардна. Цэцгний мод тарихад орож 2-3 жил болно. Жох урахад тэгээ дээрээс нь дахиад яг үр жимс гартал хэдэн жил болно. За ингээд хол юм уу, ойр ч юм уу тарьснаас болоод дээрээс нь хогийн ургамал гэж зөндөө асуудлууд байгаа. Тэр Бурхан бол тариаланчдыг ерөөсөө мартаж болохгүй. Бурханы хаанчлал бол яг тариаланч. Юм зүгээр хурдан поп гэл яг одоо ид шижиг болдог зүйл биш.
Магадгүй идэвхтэй төлөө залбирал тийм байж болох уу болно. Гэхдээ гэрлийн хөвгүүчиг явхад хугацаа ордог. Тийм учраас та унаж боссон болол магадгүй та одоо харанхуйд байж болно. Эсвэл гэрэлд явж байсаар бүдэрсэн байж болно. Бурхан төвчээртэй таныг босгох чадвартай. Тийм учраас буцаагаад гэрэлд гарах хэрэгтэй. Бүгд битээс наазав. Жишээлбэл бид нар програм бичгээд сурахад надад маш олон хугацаа орж исэн. Маш олон тэмдэг дээр алддаг, таслал, тэмдэг, функцээ буруу бичихэд хүртэл алдаа гардаг. Тэгээд нэг алдахаараа л нөгөө програмыг ажилуулахгүй явах гэж юусоо байхгүй. Хэд ажилуулж иж тэрийг бичиж сурдаг. Тийм болохоор та битээс наазав. Гэрэлд амьдрах тийм амархан зүйл бирүүсээ биш шүү. Тийм учраас нарийн зам гэж хэлж байгаа юм. Тэгэхээр бурхан захидтун, эзэн бурхан танд үнэхээр хайртай. Гэтэ бурханы таалал таны дээр оршино гэдэг бол шал өөр зүйл шүү. Та мэдэх болно. Эхлээд бурхан захидтун. Баярлалаа.